халтарч унах эрсдлээс сэргийлье. Хүйтний ирч чангарч зам талбай мөссөн эдгээр өдрүүдэд иргэд халтарч унах бэртэх тохиолдол өдөр бүр бүртгэгдэж, ялангуяа ахмад настан хүүхдүүдийн дунд гэмтэл авах эрсдэл өндөр байна. Осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан 2025 оны эхний 9 сарын байдлаар осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгааны 1-р уналт орж байна. Осол гэмтлийн шалтгаанд нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны 1 нь унаж гэмтснээс шалтгаалсан нас баралт байна. Өвлийн улиралд халтарч унах нь хамгийн түгээмэл гэмтлийн нэг юм. Мөс, цас, харагдах орчин муудах, мөн тэшүүр, цан зэрэг өвлийн спортод эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд дараах гэмтлүүд үүсэж болзошгүй. 1-р ясны хугарал, 2-т шүрмэс булчингийн суналт урагдал, 3-т үений мултрал, 4-т тархины дөрвөлт, 5-т нуруу, хүзүү, үений гэмтэл, 6-т ил шарах. Халтарч унахаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай. Өвлийн гутлаа зөв сонгох. Зөөлөн ултай, өндөр өсгүйгүй, алтаргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал сонгож өмсөх. Алхалтын хурдаа тохируулах. Цас мөстэй замаар алхах үедээ аюулгүй байдлаа хангаж, алхах хурдаа сааруулж удаан алхах. Явган хүний зориултын замаар явах. Зам товчлох гэж баталгаагүй газраар гарахгүй байх. Үлдсэн мөсний тогтолт байгаа эсхийг харах. Анхаарал болгоомжтой алхах. Алтаргаа ихтэй үед гар утаас чихэлж зэрэг зүйлсийг ашиглахгүй байх. Гараа халаасандаа хийхгүй байх. Зөвлөмж. Машин зам дээр халтарч унахаас сэргийлж, зам хөндлөн гарахдаа гүйхгүй байх. Жолооч та хурдаа хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох. Бага насны хүүхэд болон өндөр настан зам гарах үед хөтлөн явах, мөн шатны бариул, таяг, тулгуур шаардлагатай үед ашиглах. Айл өрх бүр цас мөсөө цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх. Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайд цас мөсийг цэвэрлэх. Халтарч унах үедээ гараараа шууд тулж унахгүй байх. Бээли, малгай болон унах үед цохилтыг зөөлрүүлэх тузаан гадуур хувцас өмсөх. Унаж бэрцсэн тохиолдолд ойролцоох гэмлэх тандаарай. Агшин бүрд анхаарал сэрэмжийг нэмж эрсдлийг бууруулъя.